Сайн байцгаана уу? За ингээд би та бүхэнд төгсгөлийн ажиллагааг зарлаж байна. Төгсгөлийн ажиллагаа гэхийн учир юу вэ гэхээр дорны үйл хэрэг төгсөж өрн зүгийн үйл хэрэг Көк хотоос эвэрт цагаан даагны нутгаас, бор даагны нутгаас, хар даагны нутгаас тэгээд мэдээж алтан нөмрөгт даагны нутгаас, хазаар даагны нутгаас үргэлжлэх болно. Учир шалтгаан юу вэ гэхээр яг өнөөдөр Монголын супер Көк сар мандаж байгаа. Монголын цагаан сарны өдөр 15-ны цагаан сарын өдөр түүнийг дэлхийд супер Көк сар гэж нэрлэж байгаа. Энэ нь одоо яг тэр Көк монголчуудын нэгдэх ёстой цаг үе. Тэгэхээр та нар нэг давшруулаад хэрвээ сонирхох юм бол нэг асуудал вэ л дээ. Энэ 15-ны сарыг дэлхий дахинд олон янзаар нэрлэдэг, олон янзын өнгөтэй тий. Бүгдээрээ 15-ны сар мэт боловч та бидэнд бүгдээрээ л нэг ижил өнгийн гэрэлтэй харагдан. Та нар одоо өнөөшөө гараа харахад нэг их көхөрцөн юм бол тэр болгон бас харагдахгүй. Гэхдээ энэ нөгөө спектр анализээс одоо чиглэлээр буюу одоо дурн аваагаар шалгаж үзэхэд сарны өнгө олон янз байдаг. Бүр цус сар гэж вэ? Цус дулаан сар гэж вэ? Тэр нь хаана хизээ мандадгүй гэх мэтэр ингээд сарны асуудал гарч ирдэг. Тэгэхээр мэдээж дайсан кирих хүчтэй байж, дайсан кирих эсэргүүцэлтэй байна уу? Дайсан үгээр номхрохгүй, зэвсгээр номхрох шаардлага үүсэх юм бол цуст Монголын цагаан сар мандаж байсан ч түүхтэй. Дайсан хэтэрхий их залтай байж монголчуудыг алан гэдэж бас цуст сар мандаж байдаг. Өнөөдөр бол Көк сар мандаж байна. Тэгэхээр тэр нэгэн жил Хятадын нутагт 100 баг цэрэг захирсан нэг дарга үлдээж байх үед яг хувьдаа шиг нэг бүс нутаг болгонд 100 цэрэг захирагчийг үлдээж байсан нь яг үнэндээ бол нэг 100 бурхан одоо дагуул 100 одоо бурхантайгаа үлдэх мэтэл үзэгдэл болсон. Тэгээд тэдний юм болоод хоолойг нь гэрчиж алж байсан өдөр бол бас тохиож байсан нь та нарын цээрлээд хийж чадахгүй байгаа тэр Монголын цагаан сар 15-ны цагаан сар. Тэгэхээр 16-ны сар гэдгийг бол дэлхийд дахинд ганцхан өг монголчууд өмчилдэг өөр ямар ч улс үндэстэн бичгийг бодоод эд өдгийн зүйл өв соёлд байдаггүй учраас 40 мянган жил 300 мянган жилийн өмнөөс Евразад түүнийг алтан бергена гэж алдаршуулсан. Тэгэхээр би нэг өнөөдөр гаргаж ирээд яриад хэлээд байгаа юм биш. Энэ бол Агва-Александр хааны туган дээр мандаж явсан. Тэмүжин Чингис хаан тэргэл удаан өдөр 9 цагаан сүлдээ тахиад тэгээд тулаанд ордог байсан. Тэгэхээр тэр хөөрхий нэгтгэх гэдэг илэхгүй нэгдээгүй хэсэгтэйгээ байлдаж исэн байгаа аахгүй юу? Тэгэхээр та нарын энэ 9 морд бол хулгай морд. 9-ээр бол ямар ч тэргэл бүтэн гэж байхгүй. Тэргэл нь болохоор 13 тэргэл улаан наран өдөр гэж байдаг. Харин 16-ны тэргэл улаан бол наран саран өдөр байдаг. Энэ бол одоо дорныхны он тоолоос хэтрээд гарцсан байдаг учраас гариг ертөнцийн сарны тохиолдолоос гарцсан байгаа тийм давж хэтэрсэн он тоол учраас энийг бол та нар ойлгохгүй, танихгүй, мэдэхгүй 70-40 жил ил 16 жилийн турш та нар эсэргүүцэн тэмцэлдэж байж энэ одоо гэгэн сайхан өдрийг та нар гунигтай муухай өдөр болгож тэр өдөр намайг хараад их зүгтэг надыг одоо шар хадад оч галзуу солиод эмээн үү гэж ингэж тангадууд баясдаг өдөр болж өнгөрөөсөө. Тэгэхээр энэ юу болоод байна вэ гэхээр бид ондоо ээжүүдтэй. Би бол дөрвөд ээжтэй. Тэ. Тэр дөрвөд ээж маань зүүн гарын хатан хаан байсан. Тэр дөрвөд ээж маань ойрдын хатан хаан байсан. Тэр бол бүрт хатан. Түүний дээд удам бол өөлөн их. Бид өөр ихтэй. Их болсон 6 зүйлээ хамаг амьтны тусын тулд гэхээр зүгээр л нэг их болсон бүх 6 зүйлийг авран хамгаална гэсэн асуудал огт байхгүй. Та нар андуураад байна. Алтан их болсон 6 зүйл.
Алтан их болсон 6 зүйл шүү. Малнуудаа. Мал гэж нэрлэх нь учир юу юм бэ гэхээр та нар тангад хонь малдаг. Тангад хуц тавьдаг. Тэгэхээр энэ Тэмүүжин Чингис хааны их хорилдаа хорим гэдэг 2 ажиллагаа явагдчихсан. Их хорилдаа нь болохоор культиваторуудын, хорим болохоор нэг талдаа ард түмэнтэй нэгдсэн баяр мэт үзэгдэл. Тэгэхээр их хорилдаад бол гинч хязээж ороод ямар ч асуудал мэдээллийг хүлээж авч чадаагүй. Өнөөдрийн энэ гудамжинд байгаа хүмүүс их хорилдаа хийх чадвар байхгүй. Их хорилдаа нь яадаг юм бэ гэхээр тайлангийн ажиллагаа явагдана, дүгнэх ажиллагаа явагдана. Бүх хүмүүс өөрийг даалгавар биелүүлсэн газар нутгаасаа буцаж ирж чадах нь буцаж ирж чадахгүй нь илчээ илгээ. Тэгээд тэдний өөрийг даалгавар ямар байдалтай байгаа дүгнэлт хийгээд дараагийн өөрийг даалгавар өгнө. Түүнээс биш өнөөдрийн та нар шиг их хорилдаа нэрээр хууилдаж төр засгийг булааж авах, аль эсвэл ард түмний тарих угаах гэж дурын этгээд их хорилдаа гэж зарладаг ч юм биш. Их хорилдаа дээр ил тод юу ч ярихгүй. Их хорилдаа дээр бол ерөөсөө тавгны орцоор шийднэ. Аягны орцоор шийднэ. Тэгэхээр хинд ямар мөчийг өгснөөр нь тэрний үйл ажиллагаа өнгөрсөн ба ирээдүйн үйл хэргийг нь шийднэ. Нууц даалгавар өгнө. Жишээ нь өмнө нь явахт нь баруун гуйны мах чанж өгсөн байсан бол дахиад хүрээд ирэхэд нь зүүн хааны мах чанж өгөх юм бол тэр зүгээр л миний ажил болоод окей дууссан. Сайн ч муу ч дууссан. Би дахиад шин томилго аваад шин зөвхт шин аян дайнд гарч байна гэдгээ ойлгоно. Хаашаа гэдгийг нь тэр гуй ба бүслэхийнээс дээш доош эсвэл баруун зүүнээс нь ялгаж газар зүйн байрлалын онцлогийг тодорхойлно. Тэгээд тэрэн дотроо угаасаа дахин тодруулах байна. Яг хаашаа юунд нь очих юм гэдг нь тэр хоолн дээрх нэмэр хачраар тодорхойлогдно. Тийм болохоор хизээч их монголчууд их хорилдаа гэж ил тод ярьж хэлцэж ямар нэгэн асуудал шийддэггүй. Түүнийг аль хэдийн галт тогоонд шийдчихэд. Галт тогоонд хаан хатан хоёр дээр задарч явдаг. Галт тогоонд тэрний идэ күнсгэж хүргэж өгдөг. Хааны түгэл хийдэг. Хааны түгэл хийхэд бол аль хэдийн геополитикаараа хэдэн хонь гарах уу, хэдэн хүн ирэх үү, хэдэн ялын хоол, хэдэн шин даалгаврын хоол, хэдэн шагналын хоол бэлтгэв гэдгээ аль хэдийн галт тогоонд шийдсэн байдаг. Энийг өөрөө ерөөсөө галт тогооны дотоодын асуудал гэж шийддэг. Тэгэхээр дурын нэтгээдүүд бол их хорилдааны асуудлыг шийдэж чадахгүй. Яг бол их хорилдааны асуудлаар шийдэх хэдэн асуудал дэлхийд дахинд хүлээлтэнд байна. Нэгдүгээрт нь Орос Украины дайн, дараачих нь Афганистаны талибанчуудын шашны сургуулийнхны төр булааж авсан ялт үйл ажиллагаа, тэгээд Израиль Палестины дайн. Энэ 3 газар бол гуруула ариун эхийн ариун күүгээ төрүүлсэн газар. Та нарын хувьд бол энийг огт ойлгодгүй. Тэгвэл дөрөвтг нь байна. Зөрчилтэй газар байна. Инкийн дайн явагдаж байгаа. Энэ бол хойд Солонгос ба өмнөд Солонгос. Хойд солонгосчууд бол Монгол хатан залж Монгол хатанд захирагдж байсан удмын хойд солонгосын ерөнхийлөгч нь дээд удам Монгол ихтэй. Монгол ихийн охиныг хөгтөөд. Тэгэхээр тэд нар бол хизээч мөхтгөө сойрдгоо далайн төрснөөс дээш 2200 метрийн өндөрт бат бик тийм суур чулуун давхраг дээр оршдог хойд солонгос. Тийм учраас тийшээ шар ус оруулахгүй, тийшээ капитализм оруулахгүй. Яг тэндээс болвол алс хотын Америк төврөө сум харавдаг байсан. Тэрнийг байнга харавчаас сууж байдаг. Тийм л үүрэг гүйцэтгэдэг. ЮНЕСКОд бол хойд солонгосууд өнөөгийн яг энэ халах Монгол шиг гэрийг шороогоор бүтээсэн тийм Монгол хатны бунхан булшийг ЮНЕСКОд бүртгүүлсэн. Та нарт Монгол хатны үгсэн овоохот амьдарч байгаа хүмүүс.
Ерөөсөө шууд утгаараа соёлын өвөөрөө тэгж танигдана. Тэгээд ч та нарын тодхон дээр нөгөө яг одооны шар усан үеэр өнөөх нь одоо адгаар ханыхан ширийн толгоогоор үрийн ус ороод ирсэн байгаа шиг л юм болж байгаа. Тэр чин та нарын нөгөө бар сарын шинийн нэг нь. Тэг ягаад бар сарыг ингэж чухалчтад байгаа юм бэ гэхээр та нар бар сард нэгдэг удмынхан, бар жилд нэгдээгүй, бар цагт нэгдэг удмынхан. Тэгэхээр 1206 онд огт нэгдээгүй гэсэн үг. За бар сард нэгдсэн улсууд нь ямар байдаг юм бэхээр бар улсын хаан болж чаддаг. Бар улсын хаан болсон хүн ким бэ гэвэл Довлон Төмөр, түүний өвөг дээдс. Бар улсын хааны хүнэр, хан хүнэр. Тэд нэр дандаа Монгол хатан авч Монгол хатныхаа хүчээр өөрийнхөө улс орныг удирддаг. А та нарт Монгол хатан гэж хин юм бэ гэхээр та нарын хувьд бол манж төвд хоёр хатан та нарын хувьд өнөөдөр маш тодорхой тогтоогдсон байгаа. Эн чинь яг өнөөдрийн асуудлаар бол юу болж гэнэ вэ гэхээр одоо жишээ нь 17 дугаар зууны манж гүнж аль эсвэл одоо 18 дугаар зууны төвд 6 нь авгаа. Тэр төвд 6 нь авгаад нийгмийн ямар ч соёлын давхаргын тийм цол хэрэгм огт байхгүй. Язгуур угсаа гаралгүй зүгээр л нэг төвдийн одоо нэг ноёдын ч одоо тийм үү да нэг олон нөхөрт авгаа нарын нэгэнд ирсэн л дээ. Одоо тэгж л ойлгоо. Яг тэр төвдөд бол тэгж гिचнэн баян байлаа гэд ах дүүгээрээ нэг авгаа авчгаад тэрнийгээ хамаг хөрөнгөөрөө гангалдаг байсан шүү дээ. Одоо ч гэсэн тэгж л байгаа үстэй. За тэгэхээр одоо та нар бол яагаад Монгол эвлэрдэггүй юм бэ? Яаж эвлэрэх вэ гэд гаслаа шаналаад байгаа. Их болсон 6 жилийн майны падны хум нэгдэхгүй. Ганцхан нэгдэнэ. Ганцхан нэгдэнэ. Бусд нь ерөөсө огт хизээч нэгдэхгүй. Тэгэхээр та нарын хувьд бол ерөнхийдөө та нар ондоо ээжтэй. Яг нөгөө жамуух шиг. Жирэмсэн эмийн шейх газар жижиг туулын бэлчээр нутгийн төлөө та нар их орон гэж байлдаж зүдэрч зүтгэж яваа. А тэгэхээр нэг асуудал нь байна л да. Бар сар бол яг үнэндээ их сар. А күү сар нь зах сар. Тэгэхээр яагаад та нар алтан загсны золголт хийдгүү бар сард хийгээд байгаа юм бэ гэхээр Тэмүүжин Чингис хааны монголчууд бол зах сард хийдэг байсан. Чингис хаан өөрөө ч зах сард хийдэг байсан. Яг тэр Өөлөн их ба Тэмүүжин күүгийн золголт хийжсэн. Их күүгийн золголт. А та нар болохоор тангад ихийн золголт хийгээд байгаа байхгүй юу? Үүгээр ингээд бүх юм ялгаатай болчихж байгаа. Тэгэхээр асуудал юу вэ гэхээр та нар ондоо ихийн. Майны гэд явж байхад тэр майны гэдэг чинь өөрөө үхсэн гэж эхэлдэг л. Ерөөсөө л үхрийн ордод өгдөг. Жирэмсэн эмийн шейх газар жижиг туулын бэлчээрт Монгол бол сөндөг учраас жамуухта тулдаж байлдаж байхдаа түүний өмнө тэр 3 мэрэгдийг устгах сөнөөж явсан. Тэгэхээр яг одоо бол та нар Монголыг устгахч сөнөөгч удмынхан. Тэгээд яг энийг одоо бодит болох гэж зүдэрч зүтгэж яваа тийм удмынхан. Та нар монголчууд биш, Монгол ихтэй хүмүүс биш. Яагаад гэхээр Тэмүүжин Чингис хаан хар морь жил төрсөн 1162 онд. 1160-61 оны тэр асуудлыг болвол 800 жилийн дараа шийдэхээр би төрсөн. Энэ бол төрмөл заяа. Тэгэхээр нэг тогтмол танд давтамж байна. Тасралтгүй давтагдаж байх ёстой. Тэгэхээр 1960 онд юу болсон? 1160 онд юу болсон? 61 онд юу болсон гэдэг асуудал байна. 61 онд та нар нэгдсэн үндэсний байгууллагад дөрөвдийн Цэдэнбалын нэр нүрээр элсэж байсан. Бүгд найрамдах Монгол ард улсыг дэлхийд тунгах гэлж байсан. А тэгвэл 1160-61 онд хулх Тэмүүжин үгүй хоёр хүн, нэг нь Бухаа Салжаа, нэг нь татар хүн хоёр хулх Тэмүүжин царайлж яваад олзлогдоод баригдаж ирээд алагдаад тэгээд өөлөөний күүгээ төрүүлсэн. Тэгэхээр тэр цаг хугацааны хувьд ямар байсан бэ гэхээр 14-ний сарн дор тэднэр баригдаж өгөхөд 15-ны сарн дор көл күндтэй өөлөн их олонд танигдээд 16-нд төрж байгаа. Ерөөсөө цаг хугацаа бол хэнийг ч хуурч мэхэлдэггүй. Монголын
Та нарт одоо танигдж үлдсэн Монгол төрийн соён болол тэнд хоёр загас байгаа. Загас байгаа. Хоёр бар байхгүй. Тэгэхээр та нар өнөөдөр болол тангадууд. Тангад гэдэг нь яг яачдгийм бэ гэж гайхаад байгаа юм л да. Их болсон 6 зүйлийн 5 нар мандсан. Маягийн 5 нар мандсан нь их болсон 6 зүйлийн 5 нар мандсныг. Гэвэл мөнх нар мандсан их болсон 6 зүйл нь хаанаас эхэлсэн бэ гэхээр Монголын цагаан сар, хаврын цагаан сарын золголт болдог хоньны ордод эхэлсэн. Хоньны ордоос соолох юм бол 6 дахь нь тангад сар гэжээч Монголд үл багтах нь та нарын энэ бар тоолоос ардчин хамаарна. Ингээд та нар өөрсдөө гарал үүсэл нь ондоо гэдгээ баталж байгаа учраас ондоо гарал үүслээрээ Тэмүжин Чингис хаантай эсэргүүцэн тэмцсэн 57 жилийн үйл гэргээрээ өнөөдөр хүртэл Тэмүжин Чингис хааны дайснууд гэдгээ баталдаг. Та нар бол Тэмүжин Чингис хааны дайснууд. Та нар бузар эмийн үрс. Бузар эм гэдэг нь юу байдаг юм бэ гэд ингээд зүгээр одоо төсөөдөд ингээ харал та. Яг одоо энэ зунжин бууж байгаа үертэй голын уснууд чинь бузар байна уу? Яг тийм бузартай усны үер бууж байхад тийм усыг ууж, тийм усыг ундалж, тийм усны айс хав төрсөн хүмүүсийг л бузартай эмийн үр хойчс гэдэг. Нэг их болсон 6 зүйл гэдэгт нь газар ариун байсан уу? Байсан. Тэр газар ариун газар дээгүр тэр муухай үерийн ус яаж муухай арчиж хайж байна? Тэр бузартай муухай үерийн ус орой гарсан үер буусан газрын газар тариалан бүгд сонж байгаа штэ. Та нар зүгээр л өнөөдрөөс эхлээд өөрийгөө би Монгол хүн байс чадсангүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би өнөөдөр энэ палажийг өмсөж байгаа нь яг энэ Алтанбергийн асуудлыг ярилцаж байсан тэр 8 дугаар сарын ярилцлагыг та нарт сануулж байна. Тэр үед намайг олноор үзэн ядаж архирч байсан хар тангадууд өнөөдөр хар тангадууд гэдгээ нэгдсэн үндэсний байгууллагад ЮНЕСКОд батлуулахаар болсон. Үерийн ус амттай байсан уу? Гоё байсан уу? Хар тангадуудаа та нарт таниулах гэж буулгасан үерийн ус. Говь цэцгэлж та нар үерийн усанд боогдож, үерийн усан дотор амарч, зугаалж, цэнгэж, новширч явсан бидтэй. Тэр бол дорны төгсгөл, үхлийн орно. Дөрөвдөх нь үхэл. Та нарын үхэл яг тэр үед тохиож байсан. Юу болох ёстой байсан бэ? Та нар ариун ихийн өрс цэвэр усны ундрагыг болсон усны дэдүүн болдгийг болсон боловсрсан усны яг одоо ширмэн тогоон дээр тасралтгүй ширгээсэн цэнгэг усны ундраг нээгдэхийг хүлээх байсан. Та нар хүлээдэг удам мөн билүү? Хүлээнгээ хаана хүлээх юм? Аль хэдийн нарчин буцаад аль хэдийн та нар дорн зөвхтэй хуйлраа явцсан Гиттийн Арслангийн ордын үйл хэрэгчин төвдөд байдаг. Тийм учраас 1911 онд ухаалтай юмны учрыг олдог хүмүүс барын амнаас гараад Арслангийн аманд орлоо гэж байсан. Арслангийн аманд орсны чинь баталгаа бол тэр Дүнхорын бан. Дүнхрийн бан бол дайсагнах үзлийн террорист ажиллагааны дээд хэлбэр. Нэг биш 60 зэвсгээр 60 минут тутамд, 60 мөч тутамд, 60 хоног тутамд, 60 сар тутамд, 60 жилийн турш тасралтгүй дайсагнах эхлэлийг та нар дахин тавьж байна. Ингэж тангадсан мандуулчхаад би Монгол гэж хуцаж байгаа хүмүүс бол хамгийн адгийн новшийн хулх Монгол. Та нар бол нөгөө 1160-61 онд алцлагддаг Тэмүжин үгүй. Хулх Тэмүжин. Нөгөө Салжа буха татарын Тэмүжин үгүйчүүд бол та нар олноороо болсон. Тэгэхээр би та бүхэнд юу сануулах гэж байна уу гэхээр Монгол гэмээхэн сүүн замын
хоньны ордноос өмнөх үед хамаарна. Сүүн замын амьдрал бол хүн төрлөختний оршихуй эс оршихуйн амьдрал. Энэ бол монголчууд зүгээр дэлхийг захирах цаг боллоо гэдэг нь сүүн замын эхлэл Монголын цагаан сарыг хийж эхлэхдээ дэлхийг захирдаг. Тэр мөчлөг их болсон 6 зүйл хамаг амьтныг захирдаг нь тэр. Тэгтээ авардаггүй шүү. Та нар андуураад байна. Их болсон 6 зүйлийг мөнх хөх тэнгэр огт аврахгүй. Юуг аврах уу гэвэл их болсон алтан 6 зүйлийг аварна. Их болсон 6 ариун күг аварна. Түүнээс биш төвд тангад манж их болсныг авардаг энтергээ та нар итгээд найдаа тангадууд ингээд орилоод дүүлээд хөх тэнгэр дуудаад тэр хөх тэнгэр чинь хар хөх тэнгэр гэж хослолтой арга бэлэгтэй явна. Икку 2 гэдэг бол энэ ян 2 штэ. Эцэг нь өгснээ дараах амьдрал ярьж шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл тулан өгсөн хойно. Өгөөдөө өгсөн хойно. Эсвэл тэмүүжин өгсөн хойно. Эсвэл дов мэргэн өгсөн хойно. Эсвэл дуваа өг өгсөн хойно. Энэ бол эцэг өгсөн хойно иккугийн амьдрал яаж үргэлжлэх вэ гэдэг асуудал. Эцэг нь байх үед бол сүүн замын амьдрал эхлээгүй байсан. Тэр үед хамаарат тэнд харин мөнх тэнгэр сүүн замаас өмнөх үед хамаарна. Сүүн замын амьдралыг эхлүүлсэн цаг үе бол дуугийн 4 хүүхэд 4 зүгийн наран тэмцлийг эхлүүлсэн. Эхлэн тэгтээ хоньны ордод хаврын наран тэмцлэр, дөрөвдөх нь өвлийн туйлд. Тэгээд 4 овогтон болсон. Энэ нь 4 өөр овогтон гэсэн үг. 4 өөр овогтон үүсгэж чадсан. Тэгтээ бүгдээрээ нэг угшилтаа, нэг эхийн. Хаврын овогтон, 4 овогтон, намрын 4 овогтон, зуны 4 овогтон, өвлийн 4 овогтон гэж ойлгож байна. Ухаандаа. Тэгтээ эцэг их нэг. Тэгтээ дуу өвгийн чинь биш штэ. Дуу өвгийн хатных нь овог авсан. Дуу өв өхөнгөд хатна нь өөрийнхөө шинэ овог эхлүүлсэн 4 овогтон. Дов мэргэн өхөнгөд ондоо овогтон болдог нь авган ондоо штэ. 20 түнд тийм ээ. Тэгээд тэр 20 түнд баргуужин овог гэдэг чинь 20 түмдийн алангой ихийн овог. 20 түмдэд баргуужингийг удмынхныг мөнх тэнгэр аврахгүй, мөнх тэнгэрийн хүчин ивэхгүй, бити гордод бай. Энэ шалтгаангүйгээр мөхлөө өгтөж хулах гордлого үүсгэж байгаа нь мухар сүсэг гин. Мухар сүсэг. Аврахгүй юмыг аварна гэж итгэж чинь мухар сүсэг. Та нар өнөөдөр 10 дугаар богдыг аварна гэж мөрөөдөж гинөө. Тэр аварч чадах уу? Төв ламнуудад көтлөгдсөн манж гүнжийн 2 дугаар богд шиг царайсан юм. Өндөр гэгийн тэгж яваагүй штэ. Төвдүүдийн 9 дугаар богд 9 дугаар жавзан дам хутагт нь байсан. Чин төвдийн 9-г нь арх алахын анх дугаар гэж тодорсон хүн байхгүй юу? Төвдийн 9-г нь. Ягаад төвдийн 9-г нь юу гэхээр нөгөө богд зонхын анхдагч гэдгээс хойш тоосон төвдийн түүнээс ч өмнө тоосон төвдийн хутагтын ёс орчиж байгаа юм. Тэгэхээр богцонхой ёсыг бол төвдөд үргэлжлүүлэх ямар ч найдваргүй болсон учраас хан тэнгэр уудын оройг дээрхэн ёс болгож төвдийг захирсан төр байх гүйс хааны хаанчлал төвдөд тангадыг захирах тангад буддизмыг зохиож шинээр мөрдүүлсэн. Энэ бол зүүн гар дөрвөн ойрдын шин бүтээл. Энэ бол Будда биш. Энэ бол уугрын харт буддизм биш. Та нарын буддизм гэж ирнэрлээд байгаа тэр уугрын хар шашин биш. Кеттийн көхийн шашин биш. Төвдийн бом буддизм биш. Энэ шал өөр. Тангадын шашин. Тангадын шашинг та нарт биш төвдөдөд зориулж бүтээж өгсөн. Хар тангадууд номгүй хар тангадууд номонд ороогүй учраас бог цанхын шашныг эсрэг босч ирэнгүүт нь еврей ёсыг үлдэж эхэлж өөрийгөө шүтэж оролцсон хар тангадуудад хар тангадын бурхан, хар тангадын сахиус, хар тангадын
ном хар тангадын зан үйл цамыг нь шүтээж өгсөн. Ийм учиртай. Тэгэхээр та нар одоо яах ёстой юм бэ гэхээр өөрийгөө шүтсэн хүмүүс. Та нар ойртын алтан бурхан шүтээгүйгээр та нар энэ асуудлаа шийдсэн. Өөрөөр хэлбэл та нар тангадын ёсыг дагсан улсууд. Төвдөдөд та нар орогдож зүүн гар дөрвөн ордын албан ёсны боол болснаа баталж байгаа. Төвдийн албан ёсны боол биш байхын учир шалтгааныг яаж тодорхойлж болох вэ гэхээр яг одоо төвдийн бузрын муухайг зайлуулж, төвдийн сэргэн мандалтыг эхлүүлж чадах чадвар нь өөрөө төвдийн эзэн байхыгаа тодорхойлно. Эзэн байна гэдэг бол мөнхийн асуудал. Боол байна гэдэг мөнхийн асуудал. Халахын анх дугаар эзэн богд хаан ойрд ихэн хүү байсан. Ойрд их ба ойрд хүүгээ хаанчлал байсан. Түүнийг дурын этгээд давтан гүйцэтгэж чадахгүй. Генетический ой санамж, генетический мэдлэг мэдээлэл өөр. Гизээж 10 гэж байгаагүй. Та нар хол андуурч тэнэгцсэн. Түүгээрээ дуусцгаа. Яагаад гэхээр төвдийн эсдг нь халахын анх дугаар. Төвдийн эс чинь тодроод өгчлээ штэ. Халахын анх дугаар нь тодорч чадаагүй. Тэгэхээр яагаад анх дугаар гэдэг үг яригдаж байгаа юм бэ гэхээр эхлэл давтагдана. Монголын тоо 3 гэж ярьдаг нь дөрөвт гэж байдгүй. Дөрөвт гэж байсан бол хар азарганы төр гэж байх байсан. Тэгвэл харагчгүйний төр яасан бэ? Харагчгүйний төр мухар болоод ялагддгийн баталгаан чингүн жавын чин гүү гэдэг нь хар гүү гэсэн үг. Чин гэдэг үг нь монгол хэлэнд хар цай гэж баруун Монголд ярьдаг. Тэгээ яасан? Хотгодууд өнөөдөр газар нутаггүй. Хотгодын газар нутгийг манжууд хинд өгсөн? Дархтуудад, Урянхаачуудад, цаатангууд өнөөдөр Хөвсгөл аймагт хотгодын нутгийг сөнөөсөн. Та нарын яг манжтай нийлж хийсэн үйл хэргийн чинь баталгаа нэ. Харин Баавар мэтийн дурайкууд дөрөвдүүдийг доошоо хийх санаархал нь Алангойгийн өрсийн дөрөвдөг доошоо хийх санаархал нь та нарыг үзлийн бүр найдвар доошоо хийх алхамд оруулж байгаа. Яг тэр та нар тасралтгүй дөрөвдийг үзэн ядах, эсрэг гүйцэх, гутаан дарамжлах гэж оролцсон чинь анхны алтан ордынхан дөрөвдөд байсан. Ойлгож байна уу? Анхны алтан ордынхан алтан загсны алтан ордын алтан твшний көндөө өнөөдрийн Увс аймгийн Улаангом хот Харихраа уулын бэлд 10,000 га алтан твшний көндөө байгаа. Улаангом хотод 300,000 жилийн Монголын цагаан сарыг эхлүүлдэг алтан загсны бас алтан хурганы орон байгаа. Та нар энийг гутаан доромжлаад өөрсдөө дайсан болоод бас Монгол биш болоод энэ хязгаарын гадна талд өөрсдийгөө дайсны дүрд өөрөө оруулаа хаягчиж байгаа. Яагаад гэхээр зүгээр хүн тарилгтны бодит тооллыг ярил л да одоо яршиг зүгээр тийм ээ. Нэг хэдэн зуун мянган жилийг яриад яа гэхэд одоо тийм ээ. 300 мянган жил 312 мянган жилийн турш тасралтгүй үргэлжилсэн хоньны ордны шинэ он тооллыг 1906 онд дөрөвдөд эхлүүлчихсэн. Байгальдаа бас нийгэмдээ байгалийн жамаасаар эхэлсэн энэ он тоолол Тэсийн голын айс авд могоо морины бэлчээрийг ялгсан асар хүчтэй газар хөдлөлтүүдээр хэдэн зуун километр үргэлжилсэн хуурай ангал өсгсөн. Яг Тэсийн гол шиг зэрэгцээ хуурай ангал өсгсөн. Газар хагарсан. Ингэж байж могоон бэлчээр морины бэлчээрийг ялгаж байж Троен дайны
ялгамжийг таниулж байж нөгөө загсны буюу могоон орд ба хоньны орд хоёрыг ялгадаг. Та нар бол тасралтгүй Троен дайн өдөөсөн Троечууд, Ромчууд, Манжууд, Төвдүүд, Хятадууд болсон. Яагаад гэхээр Троен дайны учир шалтгаан нь өөрөө загсны орд ба хоньны орд хоёр хоорондоо байлдаа дийлэхгүй байгаа тохиолдолд Ахилийн Клеопатрууд орж ирж хоньны ордынхныг ялалтанд хүргэдэг. Энэ бол Троен дайны гол утга учир байсан. Та нар энийг ойлгоогүй. Троечуудаа. Троен дайны гол этгээд нь бол Троен Баку, Парис. Парис нь болохоор ихэн гэдсэндээ олдог шөнө юу алснаа зөөдлөхтэй галт бамбар төрүүлээд галт бамбарын гал дөөл болгоно удаан могоо олоод тарж байгааг харсан. Тэгээд Троен дайн Троечууд сөнөж байгааг зүүдэндээ харсан. Тэгээд тэрнийг көдөө матчдаар өсгөөд зайлуулад Троен улсыг устгах юм байна гэж оролдоод тэгээд сүүлд нь тэр яасан? Малчид дээр очиж амьдарч том болоод Клеопатруудын тэмцээнд дэрж ялаад тэгээд дүү охин нь ордондоо авчираад тэгээд түүнд авгаа хайгаад тэгээд алтан нүүртэй аягныхаа бөөрөн дээр алтан хурганы дүрстэй Спартын алтан хург хаан тулсын хоньны ордыг эхлүүлэгч эртний Спартын Ликургийн Спартын хаан тулсын гүнжийг хулгаалсан. Нөхөр нь тэр үед Крит арал руу явцсан байсан. Тэнд 3 удаан багантай Афин бол 6 штэ. 3 удаан багантай анхны сүм байдаг. Ингээд хүний эхнэр хулгайлж аваад тэгээд түүгээр алтан загсны орныг эхлүүлнэ гэж оролдсон Троечуудын эсрэг хоньны ордныхан байлдсан. Тэгээд аль нь ялж чадахгүй байсан халх ордын дайн шиг тийм юмыг зүүн гарын хаан Ахил орж ирж ялсан. Түүх ердөө амархан. Та нар түүхийн мөн чанар мэдэхгүй учраас ийм болж байгаа. Тэгэхээр бүх бурхан күнсний хувьсгал эхлүүлсэн. Күн төрөлхтний хамгийн том асуудал бол күнсний асуудал, усны асуудал. Бурхан буудаг Гаутма бол цэвэр ус уух, цэвэр будаа идэх күнсний хувьсгалыг өөрийнхөө нутагт эхлүүлсэн. Тэр үед ямар байсан гэхээр ядуучууд нь бүгд ингээд өвчтөй, амар болцсон. Хаан аав нь ордныхныгаа өвчлүүлэхгүй тулд ядуу өвчтөй хүмүүсээ тусад нь хориод ордонд оруулдаггүй, өөрт нь үзүүлдэггүй байсан. Тэгээд ордныхан тэр ордондоо жарган баясан цэнгэн мөнхөд амьдрна гэсэн хаврын наран тэнцлээс намрын наран тэнцэл хүртэлх наран манддаг орны хааны гэрт тэр төрсөнгүй. Ингээд эцэстээ түүний эхэн ариун их, өөрөө ариунгүй, эцэг нь бол ариун бус ихэн, эхнэр нь ариун бус ихэн удмынх нь учраас төрсөнгүй арахуул болсон. Гэртээ хар сар, тэргэл хар сар, тэргэл хяа төрсөн. Ингээд тэр гэртээ хар сарыг яаж сурган көмөжүүлэх вэ? Яаж тэр харс гэртээ сар дор гээгэрх вэ гэдгийг л буудаа хийсэн. Тэр өөрөө төрмөл гээгэн. Төрмөл гэгэнийг яаж сансан бэ гэхээр гიშгсэн газар болгоноос нь бадамдынхуу цэцэг дэлбэг нээж байсан. Цэнгэг усны айсав төрсөнгүй. Төрмөл. Тэгэхээр төрсөн хойноо нэг хар махбод хар тангад ингээд төрчөө те дараад нь ха нэг тийшээ гүүгээд баларч явж байгаад гэгээрээд гэгэн хүн болчихно гэвэл тэр чин худлаа. Бүтэхгүй. Бүгд төрсөн он сар өдрөөсөө өөрийнхөө цаг эрн үеийг эхлүүлдэг. Тэмүжин Чингис хаан бол хар азаргын эрн үеийг эхлүүлж Монголын дөрөвдөгчийн эрнийг эхлүүлэхдээ анхдагчийг давтсан. Өөрөөр хэлбэл тэр хар морины жил төрчөөд гал морин жилийн үйл хэргийг хийсэн. Тэгэд өөрийнхөө үйл хэргийн залгамжлагчийг дорн зүгт гал морин жил төрсөн өгөөдөө хаанд өгч баруун зүгт алтан загсны оронд алтан твшний көндид Бат хаанд өгсөн. 1222 онд.
Тэгэхээр одоо та нарын хувьд бол би Монгол хүн биш ээ гэдгээ ойлгоод хэрвээ би биш байх юм бол ямар үйл айл анчигтай ямар нүгэл гэлэнцтэй вэ гэдгээ наад тангад шашныхаа сургаалаас олж хараач ээ. Тэгжил сургасан сургаал наад шашин чинь. Одоо та нар алтан болбай буюу алтан бадамлынхаа цэцгийн дээр бэн дээр мандал дээр алтан сар мандаж байгаа тэр давхрах дээр алтан ойртын бурхтыг үзий ядаж тангад бурхтыг шүтсэн хар тангадууд гэдгээ таних хэрэгтэй. Бид ондоо ээжийн учраас өнөөдөр бид нэгдэж чадахгүй байна. Өнөөдрийн энэ 15-ны көг сар чинь нарны гэрлээр гэрэлтэж байгаа шүү малнуудаа. Сар өөрөөсөө өчүүхэн ч гэрэл гаргахгүй. Та нарын асаагаад байгаа зулч тэр сарны гэрлийн гэрэл болж чадахгүй. Ийм тохиолдолд яах ёстой юм бэ гэвэл та нар түнэр харанхуй хүмүүс Монголын хагарал бутрал нохоо гахаа цагт болсны дараа хулган харах үлийн цагаан огтон гих мэт 6 төрлийн харах 6 төрлийн бух төрхийн цагт өхөр хүрт олон янзын сорт байгаа юм. Монгол өхөр, төвд өхөр өөр одоо нөгөө Оросын синментал юу ч вүлээ нөгөө ордос өхөр энтер гэдэг шиг тийм өхрөөд та нарт морин тэнгэрийн морин заяа байхгүй. Зүгээр л нэг хар тангад морь унаал морин дээл дээр төрсөн гэж тэр газар төрчээд тэрнийг хар тангадын соёл иргэншил живүүлэл байгаа болохоос биш та нарын хувьд бол Монгол хэмээгүүд ойртох ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр та нар утописточод. Үл гүйцэтгэх нийгэм журмын иргэд. Үл гүйцэтгэх нийгэм журм гэдэг нь юу юм бэ гэхээр Дуваа өвгийн нүүдлийн 3 нутаг нь тэр 6 ангид дааган нутаг аль хэдийнэ Евразийг эзлээд нүүгээд очоод ирцэн хойно та нар төрсөн. Та нар морины амьдрал дуусаад аль хэдийнэ гахаа нохоо цагийн дараа төрүүлсэн хүмүүс. Тэгэхээр тойроо хэм гэж байгаа. Тойроо 3 тойрооч гэдэг тойроо хэм гэдэг. Тэр тойроо хэм гэдэг нь бол соён хайрхан шүү. Тэр бол гахаа цагийн задрал бутрал. Гахаа цаг тэнд дууссан. Гахаа цагт төгсгөл болох үед дуваа өвг дүү дов мэргэнтэй ариг усны газар орж ирж төрсөн баргуужин удмын охинтой суулгасан, гэрлүүлсэн. Тэгтээ соён хайрханд биш худ голд гаднаас орж ирдэг голд. Тэгэхээр дайсны цэргүүдээ сонсцгоо гэдэг цаг үе ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дайснуудаа та нар дайсан гэдгээ таних том. Яг одоо Ах Александр хааны би Төв Азийн хаан гэдгээ алдаршуулсан тэр Алтан Бергенан өнөөдөр Хятадд мөнгөн Бергенан Хятадд байна. Курдистаны туг дээр байна. Энэтхэгийн туг дээр байна. Асар олон улс үндэстэнд тэр Ах Александр хааны туг намирч яваа. Бэлэгдэлнэ. Энэ бол Төв Азийн монголчууд хаана байна вэ гэх юм бол заавал зөвхөн Төв Азийн монголчууд биш, Төв Азийн уугуул иргэд цэнгэг ус уудаг, тэрнийг эрхэмлдэг, хайрладаг, хүндэлдэг хүнийг одоо хаах хэрэгтэй. Түүнээс биш та нар шиг энэ үерийн ус сайн далангад аваад урсаад машин орж гараад унаад байгаа тэр шавартаа уснаас төрчөөд төвөөгээрээ бахархаад тэгээд дээшээ зүтгээд мөнгө тэнгэр намайг аварн барьна гэж оролдож гордохын ч хэрэггүй. Тэр алтан их болсон 6 зүйлийн алтан эхлэл болсон 6 зүйл, алтан охин болсон 6 зүйлийг л аварн хамгаална. Энэ бол алтан ордыг л аварна, өөр юмыг аварч чадахгүй.
Тэгэхээр одоо ингэж өөрийг нь аврахгүй юмд дайсан царайлчхаад аврал ирээд тэрнийг гуугаад көсөд явна гэдэг нь л өөрөө мухар сүсэг. Харин та нарыг алан устгана. Тэгвэл алан гэдэгчээ шүтгэн ямар вэ нү? Энийг ойлгохгүй болохоор та нарт өнөөдөр тангадын буддизмын шүтээнийг өгсөн. Сакус бурхан хоёрын ялгааг ойлгохгүй байна та нар. Сакус гэдэг бас суусан газараас холддоггүй орчхуу гэлнэ. Бурхан гэдэг бол бүх нийтэд хамаарна. Тийм учраас нарны бурхад алтан бурхад байна. Сарны бурхад солонгийн 5 өнгөөр ялгарсан маягийн 5 нард ор мандсан улсууд байна. Ялгаагаа таниад ондоо ихтэй учраас огт нэгдээгүй түүхээ танигдсан. Та нар бол дайсан тангадууд. Баяр та тангадуудаа.